За жинхэнэ тасархаа амттай маш энгийн жороор 70 давхар хуушир хийж иддэхээ. Гоё. Би болохоор займ футболтай. Нэрээ 6 сарын 8-наас 6 сарын 15-ны хооронд уугар бингээр хэн хамгийн гоё хуушир их вэ гэсэн хоолны марафон эхэлсэн явж байгаа юм байна. Таад маань бас мэдээгүй хүмүүс байх юм бол амьдад оролцоорой. Хэрхэн оролцох вэ гэхээр уугар бингээр хийсэн хуушурныхаа пост юм уу, видеог өөрийнхөө Facebook, Instagram, TikTok хуудсанд байршуулна. Хоёрт нь уугар брендийн сошиал хуудсыг меншн юм уу таг хийж постлно. Хамгийн сүүлд нь одоо энэ харагдаж байгаа видеон дээр линкийг үлдээхэд болно. Би линкийг комент хэсгээр тавьчих. Хуушур ихтэй яг наач ингээд дуурайгаад хийгээд тавьсан ч болно. За тэгээд миний дагдаг намайг даадаг хүмүүс дундаас бас азсан тодорхойч юм билүү те. Хамгийн гол нь хуушур ихтэй ерөөсөө тосон шараад байхгүй, гурлаа зураад цаг алдаад байхгүй. Өстө 10 минутын дотор хуушураа бэлэн болгочдөг. Хоньны сүүл сонгон сарамс мэдээж хуушуранд орж иж илүү гоё амт оруулдаг. За давс гар процесээр амталшин. За амталсан мах маань ингэж харагдаж байна. За хуушурныхаа гол орц болох шаржигнуур гурлаа болохоор сонгонтой уугар бингээ ашиглаад хийж байгаа. За уугар бин маань дотор 5 ширтээдэг. За дээр нь маха жигд тарааж тавиад дээрээс нь нөгөө талаа тараа тавина. За тэгээд чимхтэй сэрээгээр дааж тавиал хариулын тавган дээр тосгүйгээр шараад өгнө. Шарахтаа зөөлөн галаар шараарай. Хоёр талаар нь. За ингээл зөөлөн галаар хоёр талаас нь жиг шарсан бол маш гоё юм шагалцсан. Гоё болно. Хүлээж тэсгүү та хэдтэй гоё хаавал нь харуулах гэсэн болов шүү. Таамагчсан тушаад үзээрэй. Одоо ихчээс амарсан чам. Уртан дараад нөгөө тэр амтан дээр нь очиж амарчих юмсан. Тий.